Дөнгөж саяхан найз нь өөрийгөө ямар ухсааны хүн болохоо олж мэдлээ. Би Жэнигийн хамаатан гэсэн байна. Яа Жэн Даанч адилхан байгаад байсан байхгүй юу? Тэр сэтгэж байгаа, бодож байгаа, тэр стил, имиж гээд бүх юм нь адилхан байгаад байсан байхгүй юу? Тэгээ найз нь одоо энэ зүүн явлаа. Одоо тэр Жэнитэй ч уулзах нь вэ штэ өө. Яахан гарын ус хүмүүсийн авахар бол хэлээрээ заяа. Тэгээ тэр нөгөө Шанелийн цаа чи ээжээс нөгөө үе уламжлуулж өгсөн цамц гээд тэгээд штэ. Тэр Шанелийн цамцыг чи манай эмээ Жэнигийн ээжд нь өгчээсэн юм байна. Тэгэнгүүт би ингээд Жэни ихчтэйгээ ярьсан чи Жэни ихч ба тэр цамцыг чи өвөө уламжлуулаад авбал ав гинэ. Одоо яа тийм жоохон туурч мурдаг юм яа тийм мэдгүй. Ёо ямар айхтар юм те. Жэни гэрлээ хоёрт бас адилхан үсэг байгаа маа. Өвөг дэц гэж ярих юм бол би ч гэсэн бас айхтар удамтай өвөг дэцтэй хүн юм билээ шүү. Би тэр 12 дугаар зууны 100 амьдарч исэн өвөг дэцтэйгээ холбогдлоо. 12 дугаар зуунд манай өвөө амьдарч байж. Чингис хааны номын багш нь байж. Чингис хаанд чинь тэр бүх зүйлийг чинь манай өвөө зааж өгсөн байгаа юм чинь. Чи яаж мэдсэн нэ? Манай өвөг дэц холбогдоод би чамд нөгөө сүнсний сэрэлт мэрэлт гээл яриад байгаа шүү дээ. Тэрнээс ч ингээд өвөг дэц маань шууд ингээд сүнсээрээ холбогдоод би чи өөрнийх энерглэг хүн болчиход байгаа шүү. Надаас цаашаа 5 метрт ерөөсөө сайн сайхан энерги явж байгаа. Тэгээ манай өвөө чинь тэр Ромын пап мап тэ тэр Ромын тэр Цезар хаан маань Клеопатра Мелопатра тэ одоо юу эдийн тэр Будда мудда бүгднтэй чинь ерөөсөө нэвт шувт дэлхийгээр дүүрэн сөлбөтэйсэн гэж. Тийм болохоор Чингис хаанд бүх тэр дэлхийн мэдээллүүдийг цуглуулад арга тактикийг анханаас нь оюун ухаанд нь үр болгож суулгасан байна. Би ер нь одоо жоохон амбицтай амьдрий гэж бодоод байгаа. Тэв дэлхийг алгассан тийм юм яриад байгаа байхгүй. Тийм үү те? Тэгэж ярих юм бол шүү дээ. За чи яг тэр дэлхийн юм ярьж ин заяа. Тэгвэл чи TikTok-оор тренд болоод байгаа питтэй зарингийг идэж үтсэн юм уу? Би өчтөр идэж үтсэн юм чи. Их юмараа гайхуулах шивдэ хөөе. Чи тэгвэл яг тэр дубаш эхлээд гарч яхад чи идэж үтсэн юм уу чи? Тэгэж ярих юм бол манай Жэни ихчийн найз Лиса ихчийн тренд болгосон лабубу технологи байгаа юм чамд. Надад байгаа юм чи. Байхгүй заяа. Чи тэгвэл зуны зугаа үтсэн юм уу чи? Ой би бүр тэр хүмүүсийг чи салгаа явж исэн. Чигшиг ой. Чи тэгвэл газета үтсэн юм уу чи? Би бүр тэрний чи засан мөнгөн сан үргээ татуулаад засан мөнгөн хаялагтай баялагтай засан өгтөө дагуулж ирлээ гэдэг юм чи би зааж өгсөн юм чи тэгэж ярих юм бол тэгвэл би тэр анхууш офшор хоёртой чинь найзууд юм чи яах юм? Тэгвэл ой тэгэж ярих юм бол тэр хоёрын багштай нь би хамаатан гот юм чи. Тэгвэл тэр багш нь манай аав юм чи яах юм тэгвэл? Таны ээж хоёрын чи ээж аав нь заяа үгүй би чамаас Книгас харапо, чикси тухито. Таки монгол их хорны миний двайд гито.